Баярлалаа. Библийн ишлэл уншия. Уйлс 12 дугаар бүлэг. Уйлс 12 дугаар бүлгийн 1-р ишлэлээс уншия. За олсон бол Уйлс 12 дугаар бүлгийн 1-р ишлэлээс би уншия. Энэ үед Херод хаан тэднийг хорлох зорилгоор чуулганы зарим хүмүүсийг баривчлав. Тэр Иоханны ах Яаковыг цавчин алуулжээ. Юудэчүүдэд энэ нь таалагдсныг ажигласан тэрээр Петрийг ч мөн баривчлахаар шийдэв. Энэ нь Нисхийгүүд халахны баярын өдрүүдэд байв. Тэгээд түүнийг баривчлан шоронд хийж дөрөвтөөр мануулав. Дээгүр өнгөрөхөд баярын дараа Петрийг ард олны өмнө гаргах бодолтой байлаа. Петрийг шоронд хоригдож байхад чуулган бурхан тандаж түүний төлөө хичээнгүйлэн залбирч байв. Херод түүнийг гаргах гэж байсан яг тэр шөнө нь Петр 2 цэргийн дунд давхар гинжээр гинжлээстэй унтж байлаа. Хаалганы өмнөх харуулууд шорон манаж байв. Үздүгээ гинэт эцний тэнгэрэлж үзэгдэн шоронгийн өрөөнд гэрэл цацрав. Тэнгэрэлж Петрийг хажууруу нь явран сэрээж түргэн бос гэхэд түүний гараас гинжин мултарч унлаа. Тэнгэрэлж түүнд бүсээ бүсэлж шахайгаа өмс гэхэд тэр тэгв. Тэгээд тэр хувцсан өмс намайг даг гэжээ. Петр гадагш гарч түүнийг даган яв. Тэрээр тэнгэр элчээс үзэгдэж буй энэ явдал нь бодтой гэдгийг мэдсэнгүй. Харин үзэгдэл үзэж байна гэж бодсон аж. Тэд 1-2 дахь харуулуудыг өнгөрөөд хот руу ордог төмөр дааман хаалган дээр иртэл хаалга өөрөө нээгдэв. Тэд гарч явсаар нэгэн гудамж өнгөрөхөд тэнгэрэлч гинэт түүнийг ойрхон одов. Петр сэхээ орж эзэн өөрийн тэнгэрэлчээ илгээж намайг Херодын гараас болон Юудын ард түмний хүлээж байсан тэр бүхнээс аварчээ гэдгийг би одоо л баттай мэдлээ гэв. Ийхүү ухаарсан тэр Марк гэх Иоханны их Мариагийн гэрт ирэв. Тэнд олоолаа цуглаа залбирч байлаа. Петр даамны хаалгыг тогшоход Роде гэх зарц охин гарч ирээд Петрийн дууг танив. Тэр баясгалантай баярлсандаа даамн хаалгагч тайлалгүй дотогшгүй орч Петр даамн хаалган дээр байна гэж мэдэгджээ. Тэгтэл хүмүүс түнд чи өөрийн ухаантай байна уу гэхэд харин ч охин түүнийг гэрсэн болохыг батлан хэлэхэд тэгвэл түүний тэнгэр илж байна гэцгээв. Харин Петр хаалгыг тогшсоор л байлаа. Тэд хаалгаа онгойлгоо түүнийг харамгацаа мэл гайхжээ. Гэвч Петр тэдэнд чимээгүй байхыг гараараа дохиод эзэн түүнийг шоронгоос сэрхэн гаргасныг ярьж энэ тухай Яаковт болон ах дүү нарт мэдэгдэгээд өөр газар руу явв. Өглөө болоход Петрийн яасан тухай цэргүүдийн дунд баггүй сандрал болжээ. Түүнийг ирээд олоогүй Херод харуулуудыг байцаагаад тэднийг цаазлахыг тушаалаа. Херод Юудэгээс Кайсарид очиж тэндээ байв. За энэ хүртэл уншия. Нэгэн өдөр би уйман өвчтэй хүмүүсийн тосгон руу яваад семинар хийсэн. Уйман өвчтэй хүмүүсийн тосгонд маш олон пасторууд байсан. Тэгээд тэр өдөр пасторууд намайг хараад пастора та завтай байвал нэг удаа Мириам гэсэн хот руу яваад үзье гэсэн. За тэгье гэж би хариулсан. Тэгээ семинар хийн гэсэн болохоор би семинарт оролцоход явсан байсан. Уйман өвчтэй хүмүүсийн пастор маань намайг номлогчоор ингээд томилмоор байсан ч гэсэн би өөр урсгалтай хүн байсан болохоор намайг номлогчоор сонгож чадахгүй байсан. Тэгээд тэд нар баг нэг хуйлдаад нэг жүжиг тоглолч баг байсан. Тэгээ нэг номлогч пастор маань энэ дээр гараад үг тараах юм боллоо гэж одоо би суудлын дээр суугаад хүлээж байсан. Тэгээ би номлогч биш байсан болохоор зангиагаа ч өмсөхгүй, зун байсан болохоор зүгээр нэг жирийн костюм өмсөд сууж байсан. Тэр номлогч маань энэ дээр гараад үгээ тараахгүйгээр яг энэ дээр зогсонгууд юу гэсэн бэ гэвэл за өнөөдрийн номлогчийн нэр бол миний нэр байгаа оловч Есүс бол өнөөдөр Павгсо пастрийг үг тараахыг илүү хүсэж байна гэд гинт тэгж хэлж байсан. Тэгээ Павгсо пастрийг уурья гэж хэлж байсан. Би ингээд сууж байсан болохоор би бүр гайхаад ингээд дуудаад байсан болохоор би энэ дээр зогсоосоор аргагүй байсан. Зангиагүйсэн ч гэсэн би энэ дээр гараад үг тараасан. Тэр сүмийн пастор маань залбирлын цуглаанаас болоод аяг их заавгүй яжгаад сүүлд нэг гэрсэн. Номлогч пастор гिचээд гинт танихгүй нэг хүн энэ дээр зогсож байгаа хараад гайхсан гэсэн. Харин энэ дээр зогсож байгаа пастор гिचээд ерөөсө зангиагаа ч зүүхгүй байх гинэ гэл.
Уйлсан сүмээс бол номлогч хүн зангиагүй бол балардсан бэлээ. За тэгээд нөгөө пастор маань намайг хараад бүр гайхаад номлоо дуусгаад миний өрөөрөө тэр пастор ирсэн байсан. Та яагаад зангиагаа зүүхгүй энэ дээр гараад байгаа юм бэ гэсэн. Өө яна пастраа уучлаарай. Би өөрийгөө өнөөдөр үг тараана гэж өрөөсөө мэдээгүй. Тэгээ гинт номлогч пастор намайг энэ дээр гараарай гэсэн болохоор зангиа олоход цаг байхгүйсэн болохоор инглээ уучлаарай гэсэн. Харин нөгөө пастор маань тэрийг л тоочж асуугаал та яагаад ингэсэн бэ гэж тэгээдсэн. Тэгэхээр миний уур хүрээд ямар пастор маань хүний үгийг ингэж ойлгодоггүй юм бэ гэд. Би үг тараагаараа гэж гинт зангиа худалдаж авахар дэлгүүр орох боломжгүй үсттэй. Та намайг чон ойлгоод өгөөч дээ гэд би хэлсэн. Ямар ч гэсэн тэр өдөр нэг л тиймэрхүү уур амьсгалтай болоод бидний уур амьсгал маань нэг л муудсан байсан. Тэгээ дараагийн цагт дахиад намайг яагаад зангиа зүгээгүй юм бэ гэж хэлэх вэ гэж бодоод зангиагаа зүгээд би очсон. Харин тэнд байгаа пасторууд бүгдээрээ хуйлдсан байсан. Тэгээ би яг тийш очсон үед дахиад өнөөдөр ч гэсэн паукс пастрыг номлогчоор урья гэж хэлж байсан. Тэгээ би тэр өдөр үнэхээр их заавгүй байсан. Тэгээ би яг үнэхээр тэр пастор бас дахиад байхгүй байсан. Тэгээ би зангиагаа зүгээд яг тэр үед уйлсан сүмээс бол үнэхээр зангиа чухал гэдэм байна гэдгийг тэр үед мэдэрсэн. Тэгээ номлолоо яг тал хүртэл тарааж байсан үед нөгөө пастор маань орж ирээд сууж байсан. Тэгээ тэр пастор миний үгийг ингээд сонсч байсан. Тэгээ би өргөжлүүлэн үгээ тараасаар л байсан. Тэгээд номлолоо дуусангууд гинт босоод гадагшаа гүйж явж байсан. Өөрийн тэр тосгоноос пасторуудын цуглаан хийж байсан. Тэгээд тэр пастор гинт гараад энд бурхан ажиллаа хийж байна гэд таньдаг бүх ахлагч пасторуудыг ураад тэр өдөр бүх хүмүүс сайн мэдээ сонсоод аврал авсан. Би тэр үеийг бодоод үзвэл Уйлс Библийг уншаад үзэх юм бол үнэхээр сонирхолтой байдаг. Уйлс 12 дугаар бүлэгт Петр шоронд хоригдсон үед яаж чөлөөлөгдөж байгааг харах боломжтой. Бид нар ингэж харах юм бол зүгээр л нэг Петр гэдэг хүн байгаа тийм ээ. Эндээс асуудал нь юу вэ гэвэл Есүс 33 жилийн турш энэ дэлхийд байхангаа Тэнгэр рүү явсан тийм ээ. Өөр Есүс энэ дэлхийд бууж ирээгүй зү. Есүсийн хийсэн тэр ажлуудыг Элиа Тэнгэрт явснаас хойш Элиад гарчсан тэр гайхамшигыг яг адилхан Элишад ч гэсэн бурхан ажиллаа хийж байсан. Есүс Тэнгэрт явснаас хойш Есүсийн хийсэн ажлуудыг биднээр дамжуулан эзэн хийх төлөвлөгөөг босгосон байгаа. Тийм болохоор биднэрт Есүсийн нэрийг өгсөн, Есүсийн хүч чадлыг өгсөн, Есүсийн сэтгэлийг өгсөн, Есүс гэсэн нэрээр биднийг өрөөснийг тодорхой харах боломжтой. Би өөрөөр босоод Уйлс Библийг уншаад үнэхээр их талархсан нь юу вэ гэвэл Уйлс 12 дугаар бүлэгт шоронд байгаа Петр маань чөлөөлөгддөг. Эднэр яаж ингэж чадсан бэ гэвэл 13 дугаар бүлгийг харах юм бол Антиох дэх чуулганд байгаа иш үзүүлэгч нар багш нар эзний өмнө мацаг барьж байх үед ариун сүнс түүнд Барнаб болон Саул нарыг дуудаж тэднийг томилогтун гэсэн. Эднэр ариун сүнсийн илгээмжийг авч тэднэр сайн мэдээ түгээгчээр явж байсан. 12 дугаар бүлэгт шоронд хоригдож байсан биднийг чөлөөлөөд 13 дугаар бүлэгт яасан бэ? Урд нь бол төмөр гинжлээстэй байж харуулуудаар мануулаад шоронд хоригдож байсан. Харин одоо бид нарыг энэ шоронгоос чөлөөлөөд ариун сүнс бид нарыг удирдах. Тэр төмөр гинжээс бид нарыг ариун сүнс чөлөөлж сайн мэдээ тарааж байгаа амьдралыг өгснийг харахад үнэхээр их сайхан үзэсгэлэнтэй байна.
За би өдийн хүртэл амьдрах үед юу хамгийн их мэдэрсэн бэ гэвэл 1962 онд би аврал авах үед би өөрийгөө сайн мэдээ түгээгч болно гэж нэг ч удаа бодож байгаагүй. Би үнэхээр нэг ч удаа өөрийгөө сайн мэдээ түгээгч болно гэж бодож байгаагүй. Урд нь өөртөө байсан тэр нүглээс болж маш их зовж байсан. Өдөр болгон би үүрээр миний нүглийг уучлж өгөөч гэд нүглээс олж уйлангаа залбирч байсан. Бараг 2 жилийн турш би эзнийг мэдхээс өмнө мэдсэний дараа энэ хоёр амьдрал үнэхээр их өөрчлөгдсөн. Миний бүхий л асуудал чөлөөлөгдсөн. Урд нь миний бөөр муу байдаг байсан. Тэгэд хамгийн айдаг зүйл нь онгоцонд суух байдаг байсан. Тэжонд амьдрах үед Лос Анжелесээс семинараа дуусгаад Инчоны сонгоцны буудал хүртэл ирээд Инчоноос Тэжон хүртэл явхад миний хувьд үнэхээр их ядраад бүр дургүй байдаг байсан. Ямар ч гэсэн Инчоноос Тэжон хүртэл нэг 2 цаг явдаг. Тэр 2 цаг миний хувьд үнэхээр их өвдөө тэцүү байсан. Бүтэнсэ өдрийн цуглаанаа дуусгаад оройны цуглаанаа Тэгүү хотоос хийсэн. Тэгүү хотоос цуглаанаа хийгээд Тэжон хүртэл 1 цаг гаруй явдаг. Хурдны замаар машин сууж явах үед маш их ядарч байсан. Тэгээл бүр нойр мөглөөл 1999 онд миний бөөр сайжирснаас хойш эзэн намайг гайхамшигтайгаар миний бөөрийг идээж өгснөөс хойш тэр үед бол би 2 сар илүү амьдрах нь гэж би боддог байсан. Би нэг чагнуур аваад өөрийн ингээд яг чэйжэн дээр тавих юм бол миний судасны цохилт зогссон байсан. Нэг хэсэг бүр ерөөсөө судас цохилдохгүй ингээд зогсон байсан. Тэгэд миний бүр сонин сэтгэл төрөөл одоо энээс илүү зохгүй бол би одоо үхэн штэ би одоо яана гэд харин ашгүй гэж яг тодорхой би яг хэмжиж чадаагүй 5 секундээс нь 10 секундээс би мэдэхгүй байна. Харин миний хувьд бол тэр хугацаа маань яг л хэдэн жил юм шиг санагдсан. Тэгэж 1999 онд Тэжонд манай төв сүмийг байрах үед 2 давхрын тэр юу илээ? Гişгүрт яг шатан дээр би яг зогссон байсан үед бүр толгой өргөө би яг тэр газартаа бүр таг суучихсан. Тэгээ миний бүр муудаад 7 давхуртайгаа ажилч нарыг би ингэж хармаар байсан боловч бүр зүрх цахилаад бүр дээшээ харж чадахгүй байсан. Би Нью-Йоркоос семинараа дуусгаад Перу улс руу явах үед тэр үед Канад байгаа нэг сайн мэдээ түгээгч би нэг аягүй сайн юм гээд надад нэг юм авчирч өгсөн. Тэр нэг өтгөрүүлсэн шүүс байсан. Би тийм юмд аягүй их дургуултэй. Харин би сайн гээд сайн мэдээ түгээгч нар маань уугаараа пастраа гэж хэлж байсан. Тэг би тэрнээс жоохон уусан. Тэрнээс болоо бүр цацаг алдаад семинарын үед би үнэхээр их зовсон. Семинарын үеэр үг тараах үед миний гидс өвдөө би ингээ бүр дотроо би өмдөө хаях уу айл эсвэл би номлоо түр зогсоох уу гэд тэр би бүр гэд үгээж сайн тарааж чадахгүй уулан би цаг 30 минут үг тараадаг харин цаг ч өрөхгүй үг тараагаад шууд 0 руу гүйсэн. Тэгээ 0 руу явах замдаа ч гэсэн 0 тхэн байвал яана гэсэн үед 0 тэр үед хөнгөө байсан. Тэгээд миний эхнэр ч гэсэн тэр үед миний эхнэр ч гэсэн би муу байсан. Тэгээ бид хоёр шин ярилцсан. За дараагийн семинар бол Перу улсад болно. Солонгос руу буцах уу гэд бид хоёр ярьсан. Тэгэд их нэртэйгээ ингээ ярилцж агаад за өгсөн ч гэсэн Перу улс руу явж өгье гэд онгоцонд суусан. Онгоцонд 3 суудал байгаа. Хажууд нэг залуу
эмэгтэй хүн сууж байсан. Тэгээ би тэр эмэгтэйд хэлсэн. Таны гэр хаана байгаа вэ? Римад байгаа гэж хэлчихсэн. Тийм үү? Уулзсандаа баяртай байна. Би ч гэсэн Рима руу явж байна. Танаас нэг юм гуйх гад байгаамаа. Нэг юм гуйж болох уу? Гэж асуусан. Тэгсвэд гуйж болно гэж хэлж байсан. Миний эхнэрийн суусан байгаа. Миний эхнэрийн бие одоо маш муу байгаа. Та өөр суудал суух юм бол би ч гэсэн өөр суудал суугаад миний эхнэрийг энэ 3 суудалд хэвтүүлж явуулмаар байна гэж хэлсэн. Тэгсэн үед нөгөө ихч маань "Оо, хэцүү юм биш вэ штэ. Асуудалгүй. Би хажууд сууя" гэд нөгөө ихч маань өөр газарт сууж өгсөн. Тэгээ миний эхнэр 3 суудалд хэвтэж явсан. Миний эхнэрийн бие тэр үед миний биеэс илүү муу байсан. Тэгээ Перугийн семинараа дуусгаад Солонгос руу буцсан үед манай сүмийн итгэгч нар нэг сонгоцны буудлын дээр ирсэн байсан. Нэг сонгоцны буудлын дээр ирээд намайг онгоцон сууж байгааг хараад нэг итгэгч маань буцаж явах замдаа Пагуксу пасторт энэ хамгийн сүүлийн уулзалт гэж магадгүй шүү гэж хэлсэн гисэн. 99 онд. Ямар ч таж байсан. Миний хүү Америкт яг тэр үед хичээл хийж байсан. Хэд хэдэн удаа би бүр бодсон. За их сургуулиуд дараа явах боломжтой юм чинь Солонгост хамгийн түрүүнд дуудаад итгэлийг зааж өгмөр байсан. Тэгж байгаад 99 оны 100 байсан. Сулбад гэсэн газраас би унтаж байх үед бодсон. Өнөөдөр би энэ майханд хонох үед яг тэр төвөөс манай яг энэ газар хүртэл нэг 400 м-ээс 500 м болдог. Харин би 4 удаа ирж явсан байсан. Ингэж ирж буцах юм бол 1 км болно. Харин би тэгж 4 удаа явсан гэж бодоход ерөөсөө итгэмээргүй байсан. Хөөе би тийшээ 4 удаа явна гэвэл 4 км алхсан гэсэн үг штэ гэд би ерөөсөө итгэж чадахгүй байсан. Хичнээн гараараа тооцсон ч гэсэн би 4 удаа яваад ирсэн байсан. Тэгээ би тэрийг бодож жогоод унтсан байсан. Тэгээ дараагийн өдөр за хэрвээ би өчигдөр тэр газарт би 4 удаа ирж явсан юм чинь миний бөөрийн өвчин эдгэрсэн байна гэж тэр өдөртөө итгэсэн. Тэгээ би эдгэрсэн гэж итгээд би буудаан талбайд гүйж эхэлсэн. Тэгээ би Тэжон руу ирээд Сожон эмэгтэйчүүдийн их сургууль байгаа. Тэрний талбайгаас би гүйж эхэлсэн. 300 км яг тэр талбайг 2 удаа тойрсон үед миний бүр өвдөг гүйж чадахгүй байсан. Тэгээ би нэг хөнгөн пүүз аваад өөрөөр банк гүйсэн. 1 км, 2 км, 3 км, 4 км, эцэстээ 5 км хүртэл би гүйсэн. Хөөлрөх үед би үнэхээр их сайхан байсан. Үнэхээр нэг сонин үзэгдэл нь юу байсан бэ гэвэл онгоцонд суухад хүмүүс одоо ядраад байна гэвэл би бүр тэр үгийг ойлгохоо хэлсэн. Онгоцон суух юм бол түлээ түүд юм уу? Айл эсвэл юу хийдэн тийм эцтэй амраад, кино үзээд, ном уншаад, кола уугаад, юм идээд, унтмаар ивэл унтаад. Миний хамгийн эрх чөлөөтэй газар нь хааныг л онгоц идэг. Хинч над руу юм хэлдэггүй тийм ээ. Ялангуяа над руу хинч утсаар ярьдаггүй. Заримдаа өөрийн 2-3 цагт бүр хүмүүс над руу заалгаж байдаг. Би утсаа бүр унтраад дэггүй. Яагаад вэ гэвэл чухал хүн ингээд юм ярих боломжтой учраас. Харин онгоцсон суух бол миний хувьд за Парагвайгаас Солонгос руу яг Сан Пауло хүртэл 4 цаг, Сан Паулогоос Лос Анжелес хүртэл 3 цаг, LA-гаас Сөүл хүртэл 13 цаг, яг 20 цаг байдаг. 30 цаг байдаг. Би ерөөсөө ядардаггүй. Онгоцсон сухад яагаад ядардаг юм бэ? Би ийм юм ярих юм бол бүр маш их баярлдаг. Миний хийж чадахгүй, миний муу сул талыг бүгдийг эзэн чөлөөлж өгсөн. Петр шоронд төмөр гинжтэй, манаачтай бүр 2-3 төмөр хаалга байсан тийм ээ.
Тэр газраас Бурхан Петрийг чөлөөлж өгсөн. Тэгсний дараа Бурхан юу гэсэн бэ? Ингэж хэлсэн тийм ээ. Үнэхээр эхний 1-2 хаалхыг өнгөрч даамн хаалган дээр эртэл хаалх нь өөрөө нээгдэв. Тэгээд Тэнгэр элч маань түүнийг ойрхон одвоо гэсэн байгаа. За энд харах юм бол түүнийг хүлж байсан тэр бүх зүйлээс чөлөөлж өгсөн байна. Би өөрөө өөрийгөө боож байгаа, хүлж байгаа. Яг би 1962 онд аврал авах үед хэцүү асуудал, миний гаргасан асуудлууд, одоо цэгцлэх ёстой асуудлууд гэдээ айгүй их юм байдаг байсан. Харин яг 2 жилийн дотор бүх асуудал маань тайлагдаж байсан. Бүгд чөлөөлөгдсөн. Тэгээд намайг Бурхны ажлыг хийлгдэг хүн болгосон. Тэгээд нөхөрлийн цуглааны төвөөс итгэгч нарын хийж байгаа ажлыг харах үед үнэхээр бардам ажиллаа хийж байсан. Тэгээд би тэр итгэгч нарыг дуудаад хөөе та нар бодоод үзээч дээ. Бурхан та нарт Бурхны ажлыг хийгээрэй гэд ингэж та нарыг эрх чөлөөтэй болгож хахад та нар ийм бардам байж болох уу? Айл эсвэл та нар одоо эмнэлэг дээр хөвтсөн байж магадгүй, айл эсвэл санаа зовлон асуудлын дунд унсан байх болно шүү дээ. Харин Бурхан та нарыг тэр бүх зүйлээс чөлөөлж өгсөн байна. Үйлс Библиэлд бүх асуудлаас чөлөөлөлд 13 дугаар бүлэг дээр юу гэсэн бэ? 12 дугаар бүлэг дээр бол маш олон асуудал байсан тийм ээ. Харин бид нарыг нүглээс, хуйлаас, бүх Христийн урсгалаас бид нарыг чөлөөлж өгсөн. Бурхан ингэж бид нарыг чөлөөлсөний дараа Бурханы ажлыг хийлгэх гэж байна. Яагаад би тэр үед өөрөө асуудлаа шийдэх гэж байсныг сайн мэдэхгүй байна л та. Тэр үед өөрийгөө хүлж байсан тэр асуудал надад маш их хүнд, маш их санагддаг байсан. Харин одоо л юу ч намайг хүлж байгаа юм байхгүй байна. Эзэн бүгдийг чөлөөлж өгсөн. 12 дугаар бүлэгт Петр шоронд орсон. Төмөр гинжээр гинжлээстэй хит хитэн хаалгатай, дээрэс нь манаачтай. За 100 манаач байна уу, 1000 манаач байна уу, 100 хаалга байна уу, төмөр гинж биш байна уу, мөн байна уу, тэр хамаагүй Бурхан чөлөөлж байгаа болохоор Петр тэндээс гарч чадсан. Тэгсний дараа 13 дугаар бүлгийг харвал тэрний дараагийн үг нь юу вэ? Антиоп сүндэга багш нар олон иш үзүүлэгч нар эзний өмнө мацаг барих үед ариун сүнс Барнаб болон Саулыг дуудаж тэднийг томилдог. Бүх зүйлийг чөлөөлөөд одоо Есүст баригдаж Есүс намайг чирч яванга. Есүс өөрөө энэ дэлхийд байх үед хийсэн ажлуудыг бид нараар дамжуулан хийлгэх хүсэж байна. Есүс Тэнгэр рүү явхаас өмнө хийсэн тэр бүх ажил, тэр бүх эрх мэдлийг, тэр бүх хүч чадлыг биднэрт өгсөн байна. Би тэрийг итгэгч нарт тайлбарлаж өгсөн. Та нар ажлаа ингэж битгий хийгээрэй. Та нар өвчин тусах боломжтой, янз бүрийн асуудалд унах боломжтой. Та нар хэцүү байх боломжтой. Харин Бурхан та нарыг тэр бүх ажлаас чөлөөлсөн байж тээ. Харин Бурханы ажлыг ингэж сэтгэлгүй хийгээд байл Бурхан баярлах уу? Үгүй. Ингэж хийж болохгүй гэж би тэдэрт хэлсэн. Урд нь би маш олон асуудалд баригддаг хүн байсан. Харин Бурхан тэр бүх асуудлаас намайг чөлөөлж өгөөд намайг эрх чөлөөтэй сайн мэдээ тараалагддаг хүн болгосон. Кантата хийх үед ч гэсэн
хүндэт зочин хүмүүс ирээд тэд нартэй уулзвал заримдаа сайн мэдээ тараагаа бүгдийг тарааж амжихгүй ч гэсэн байгаа. Заримдаа зөвөр манай чуулганы тухай танилцуулаад, заримдаа манай талаар танилцуулаад, заримдаа бурханд боломж нээж өгөх юм бол бүр сайн мэдээ тараагаад. Яагаад кантата хийгээд байгаа вэ? Яагаад Грашиас найралтууны хамтлагийг хийгээд байгаа вэ? Сайн мэдээ тараахын тулд бид нар энийг хийж байна. Бид нар яагаад хоол идэж байгаа вэ? Сайн мэдээ тараагаарай гэж бид нар хоол идэж байгаа. Нэг удаа би хүүгээ дагуулаад савн орсон. Янгуг заяасан би аваа. Хүүхдүүд бол халуун усанд орох дургүй байдаг. Тэг би орох ёстой гэвэл аав халуун байж тээ гэд хүлээгээрэй гэж би хэлсэн. Тэг би хүүгийн нурууг ингэж угааж өгсөн. Янгуг аав надад бурхны ажлыг хийж байна шүү. Юу хийж байгаа юм бэ та? Чи цаашдаа бурхны боол болох учраас чиний нурууг угааж өгөх нь бурхны ажил байна. Аав маань ингэж хоол идж байгаа ч гэсэн бурхны ажлыг хийж байгаа зүйл шүү. Хоол идээд тоглохоор явах гэж байгаа биш, сайн мэдээ тараах гэж байгаа болохоор аав нь машин суусан ч гэсэн сайн мэдээгийн төлөө машин сууж байгаа шүү. Сайн мэдээ тараахаар явах гэж байгаа болохоор онгоцон сууж байгаа ч гэсэн сайн мэдээгийн төлөө би онгоцон сууж байгаа шүү гэж би хэлж өгсөн. Энэ удаа би хэзээ онгоцон суух вэ гэвэл 25-ны орой онгоцон суугаад Америкийн Даллас хот руу явж семинар хийн. Далласаас тэгээ цааш хаашаа явах вэ гэвэл Уганда улс руу явах ёстой. Даллас бол Солонгосоос илүү цааш явах ёстой. Тэгвэл айгүй хурд удаан хугацаанд туч онгоцон суух болно. Магадгүй нэг 24 цаг онгоцонд цагаа өнгөрүүлэх ёстой хаа. Харин би ерөөсөө айхгүй байна. Онгоцон сууж байгаа тэр бүх асуудлаас намайг чөлөөлж өгөөд, бөөр өвчтэйсэн үед тэндээс намайг чөлөөлж өгөөд. Бурхны ажлыг хийхэд юу ч дутах зүйлгүйгээр намайг хангаж өгсөн. Үнэхээр эзний алдаршуулахаас өөр аргагүй зүйл нь юу вэ гэвэл Есүс нас орсны дараа 3 хоногийн дараа дахин амьлаад Есүс би загалмайн дээр цовлогдсон байгаа. Энэ сориудыг хараарай. Би та нарын бүх нүглийг угааж өгсөн шүү гэд. Эзэн ингэж бүх ажлуудыг хийж өгсөн. Эзэн энэ хүртэл ажлуудаа хийж өгөө тэнгэр рүү явсан. Тэгээд үлдсэн ажлуудыг бид нараар дамжуулан Есүсийн хийсэн ажлуудыг бид нар даатгсан байгаа. Энэ ажлуудыг хийж чадахын тулд боогдож хүлээстэй байсан тэр зүйлээс бид нарыг чөлөөлж өгөөд, бид нарыг өрөөж өгөөд, үнэхээр эзний ажлыг хийхэд бид нарыг алдаршуулж өгснөний хойрол гайхалтай талархалтай байна. Тэр аимшигтай нүглээс бид нарыг чөлөөлж өгсөн. Миний нүгэл угаагдсан. Би цас шиг цагаан болсон. Цаснаас цагаан болсон гэж Библи хэлж байна. Миний нүгэл угаагдсан. Би зөвхт хүн болсон. Би ариун болсон. Би одоо цэвэрхэн болсон байна штэ. Надад нэг ч нүгэл байхгүй. Бүгд угаагдсан. Бүгдийг угааж өгсөн. Энийг бид нарыг тунхаглаж яриарай гэж хэлж байна. Үнэхээр талархалтай байна. Энэ ажлыг хийхин тулд Бурхан бид нарыг бүх зүйлээс чөлөөлж өгсөн байна. Библи ингэж ажиллаа хийдэм байна. Петр Есүс тэнгэр рүү явсны дараа Петр сорилтонд ороод дахиад загас барих гэж өссөн. Тэр үед Есүс очоод "Чадад хайртай юу? Бусдаас илүү хайртай юу?" гэж асуусан үед "Та мэдж байгаа илээ" гэсэн. Тэр үед "Миний хоног гэжээ" гэсэн.
Хонин сүрэг өсөөд Бурхны ажлыг хийж Бурхныг магтахын тулд Петр бол би одоо юу болоод энэ зүйлүүдийг хийж байгаа вэ? Сатан бол сайн мэдээний ажлыг хийхгүй тулд бид нарыг мэхэлж биднийг хүлж байдаг. Гэвч Бурхан бол биднийг чөлөөлж байгаа. Хүлж байгаа сатанаас Бурхан илүү хүчтэй болохоор Бурхан биднийг чөлөөлөх юм бол чөлөөлж чадахгүй зүйл гэж байхгүй. Эзний хийж чадахгүй зүйл энэ дэлхийд нэгч байхгүй. Би гим нүглээс уучлагдахаас өмнө тэр харанхуй ертөнцөөс би өөрт мөх чөлөөлөгдөж чадахгүй байх гэж бодсон. Би нүглээс үнэхээр их чөлөөлөгдсөн. Миний нүгэл цас шиг цагаан угаагдсан. Хоньны ноосноос илүү цагаан болсон. Энэ зөвхөн Библиэс харах боломжтой үг. Би гэдэг хүн бол хэзээ ч ийм юм ярьж чадахгүй байх гэж бодсон. Би бол өөрийгөө хэзээ ч цас шиг цагаан угаагдаж чадахгүй гэж бодсон. Би өөрт мөхт нүгэлтэй хүнээр үлдэн гэж бодсон. Би өөрт мөх бузар хүнээр амьдрахаас аргагүй гэж бодсон. Харин нэгэн өдөр эзэн намайг нүглээс чөлөөлж өгсөн. Намайг хуйлаас чөлөөлж өгсөн. Энэ нь яг л хүлээстэй байсан Петрийн хоёр гар хөл шиг. Хажууд нь манаач байна. Бүр хит хитэн хаалгаар түүнийг хойрсон байсан. Үнэхээр зүгтхаас аргагүйгээр тэрнийг хүлж байсан боловч тэнгэрэлт бууж ирээд Петрийн хажуу руу явран сэрээсэн. Манай сайн мэдээ чуулганд байгаа Пагинжун пастор бол Унтамхай пастор гэд хочтой байдаг. Надтай хамт машин жолооддог. Би хаяа машин барьдаг. Пагингук пастор ихвчлэн машин жолооддог. Тэ заримдаа би Пагинжун пастор харах бол бүр нойр мөглөж байдаг. Тэ за би машин барья гэж хэлдэг. Пагинжун пастор харин миний үеэл болохоор хамтдаа байх үед байнга би хүндэтгэлийн үг хэлдэггүй шууд янгжуна гэж хэлчихдэг. Тэ би яг жолоогоо бариад тэр миний хажууд суух юм бол 5 секундын дотор хамраа хурх хэрэгтэй байгаа. Ямар ч байсан үнэхээр онцгой Бурхны ерөөлийг авсан хүн. Тэ 30 минут унтах юм бол дараа жолоогоо барих юм бол бүр хэдэн зуун километр ч гэсэн цаашаа явдаг. Тэрийг харах юм бол бүр үнэхээр гайхалтай. Ямар ч байсан хол замыг туулах үед бол тэр пастрыг бид нар Унтамхай гэж хэлдэг. Пундан сум руу явсан үед тэнд байгаа ахлагч нар над руу юу гэсэн бэ гэвэл пастор яагаад ийм пастрыг явуулсан бэ гэсэн. Яасан бэ гэсэн үед манай пастор хитрхийх Унтамхай юм аа гэж хэлж байсан. Ажлаач сайн хийхгүй, сүмд юусоо ирэхгүй, дандаа гадаад улсад байдаг гээл. Ариун сүнсний хийж байгаа ажлыг харах юм бол үнэхээр гайхалтай байдаг. Пундан сумын итгэгч нарын мэдэрч байгаа зүйл нь юу вэ гэвэл Пагинжун пастрын хийж байгаа ажлыг харах боломжгүй байна гэж хэлж байсан. Яагаад вэ гэвэл ерөөсө гэртээ ирэхгүй айгүй их заагүй байдаг. Сайн мэдээгийн ажлыг маш их хариуцж хийж байгаа болохоор харин пастраа үнэхээр гайхалтай зүйл байна. Пагинжун пастор манай сүмд ирээд манай сүм өөрчлөгдөж байгааг харах юм бол үнэхээр гайхалтай байна. Үнэхээр гайхалтай байна. Нэг удаа над руу ирээд пастраа Пундан сүмд нэг байшин барьмаар байна гэж хэлчихсэн. Яасан бэ гэсэн үед оюутнуудыг 50 гаруй оюутнуудыг цуглуулад тэднийг хооллохонгоо тэднийг сургамаар байна гэж хэлжсэн. Тэрийг бити хамаагүй хэлээрээ би дараа харж байгаад хэлж үгүй гэсэн. Тэгээ очсон үед тэр байшин заавал хэдэн төгрөг авах боломжтой гэсэн үед 2 тэрбум гаруй авах боломжтой гэсэн. Тэгэд зараарэ гэсэн. Тэгээ гоё газар байсан. Тэгээ тэр газрыг 5 тэрбум өгөх юм бол авах боломжтой нэг газар байсан.
бараг 6000 квадрат метр болох газар. Тэр газрыг аваад шин сумын байшин барих юм бол үнэхээр сайхан байхаа гэж бодсон. Ойрт ерөөсөө байшин худалдаж авч байгаа хүн байхгүй. Тэгээд ерөөсөө байшин зарагдахгүй байгаа. Тэгээд одоо ч гэсэн манай байшин зарагдаагүй байгаа гэж хэлж байсан. Зарахад ч гэсэн жоохон хэцүү байгаа. Харин ямар ч ч байсан. Энэ Петр бүх гар хөл маань хүлээстэйсэн боловч тэр гинж маань бүгд тайлагдсан. Нэг хөл нь гинжлээстэй хэвээрээсэн үү? Үгүй. Хамгийн сүүлчийн хаалга нь ерөөс нэгдэхгүйсэн үү? Тэх юм биш үстэй. Бүгд төмөр гинж байна уу? Хаалга байна уу? Бүгд тайлагдсан. Петр бол одоо хүртэл баг хийзэл үдэж байна гэж баг бодсон. Тэнгэр элч маань ойрхон очсны дараа сэхэн ороо тийм ээ. Буурхан ингэж хийж өгсөн юм байна гэж тэр үед яг мэдэрдэг. Тэрнээс хойш Есүс энэ газарт байсны дараа тэнгэр рүү явснаас хойш Есүсийн хийсэн тэр ажлуудыг Есүсийн болох биднэрт бүгдийг даатгсан байна. Тийм болохоор бид нараар дамжуулан сайн мэдээг тараахын тулд бүх хүлээстэй байсан гинжүүдийг хаалгуудыг тайлж өгсөн. 1999 онд миний бөөр сайжирсан үед тэр үед үнэхээр Перу Рима хотоос семинар хийгээд очсон. Тэр үед Перус мэтгэгчнэр бүгдээрээ Пауксу пастор хамгийн сүүлийн уулзалт байна гэж бараг утсан 99 онд. Одоо утгагүй 19 он тийм ээ. Тэгвэл бараг хэдэн жилийн өмнө бэ? 10 жил үү? 10 жил үү? 20 жилийн тийм ээ. Тийм ээ 20 жилийн өмнө. Намайг хүлж байсан. Тэр бүх зүйлээс намайг чөлөөлж өгсөн. Бүх зүйлээс. Тэгээд би үнэхээр үгээр илэрхийлэшгүй олон асуудал баригдсан байсан. Үнэхээр цөхрөл дотор болж бүтэж байгаа зүйл нэг ч байхгүй байдаг байсан. Энд Уилс 13 дугаар бүлгийг харах юм бол энд айгүй нэг гоё үг байгаа. 4 дугаар ишлэлээр хоёр хүн ариун сүнсний илгээмжийг авч Селкюд дээр очиж Кипр рүү усан онгоцоор яв. За. Энэ хооронд хоригдож байсан үед бол харуул хүмүүсийн байрсан байгаа. Энэ гинжлээстэй байдаг байсан тийм ээ. Харин одоо энэ Библи бол бидэрт эрх чөлөөг өгсөн. Намайг яав гэсэн газар руу яваа гэж хэлж байна. Ариун сүнсний өдөрдмжийг авч, ариун сүнсний илгээмжийг авч. Би бол нүгэл уйлдэж бузар амьдралаар амьдардаг хүн байсан. Харин хайрт эзний тэр хийсэн ажил үнэхээр нүгэл уйлдэж бузар зүйлээс өөр байхгүйсэн тэр бид нараар дамжуулан эзний ажлыг хийлгэхийн тулд бид нарыг нүглээс чөлөөлсөн. Бүх зүйлээс биднэрт эрх чөлөөг өгч чөлөөлсөн байгаа шүү. Бид нар сайн мэдгийн төлөө амьдарч байдаг. Бид нарыг хүлээд байх ямар ч гинж байхгүй. Эзэн тэр гинжийг бүгдийг тайлж өгсөн. Бид нар цаашдаа өөрчлөлтөн семинар хийн. Манай сайн мэдээ түгээгч нар гадаад руу явж сайн мэдээ тарааж 2017 оны 3 сараас эхэлж одоо хүртэл 2 жилч болоогүй. Харин 60,000 70,000 пасторууд одоо аврал болсон байгаа. Одоо бүр манай сүмийг буруу урсгалтай гэх юм бол бүү юм болно. Бүр өөр сүмээс бүр бичиг гаргаад сайн мэдээд чуулах юм бол буруу урсгалын сүм бишээ гэд. Жирийн пасторууд ийм бичгийг бичсэн биш. Маш том сүмийн бишөө пасторууд бүр гарын үсгтэйгээр
тийм томилтын бичгийг бүр өгсөн байгаа. 이제 우리가 이 다른 어떤 뭐 우리는 장로교, 감리교, 교단으로 말고 Одоо методист чуулган, уйлсийн сүм, баптизм сүм гэд ингэж хуваагдах биш. Ингэж урсгалаар хуваагдах биш. Есүсийн нэрээр нэгдэцгээе. Сайн мэдээ чуулганч биш, методист чуулганч биш. Тэр бүх чуулганы нэрийг ойрхож дахин амьдсан Есүс Христийн нэрээр урсгалын төлөө ажиллахаа байлаад Есүс Христийн сайн мэдээгээр бид нэг болцгоё. Маш олон пасторууд санал нийлж байна. 2019년 2019 оны 2 сараас эхэлж 60 мянган гаруй пасторуудыг бид одоо сургалтын газар одоо байгуулах гэж байгаа. Чежу хотод бол визгүйгээр хинч ирэх боломжтой. Солонгост бол солонгос виз авахд хэцүү, тэгээд ирэх хэцүү байдаг. Харин Чежу оролд бол хинч ирэх боломжтой. Тийм болохоор манай төв газрыг тэнд барих гэж байгаа. Нэг удаа ирэхэд 1000 гаруй хүмүүсийг ирүүлж сургалт хийхээр хамгийн шилдэг пасторуудын сургалт гээд одоо 1 сарын турш тийж сургалтыг явуулах гэж байгаа. Нүглээс уучлагдах, хуулийн талаар итгэлийн тухай гээл сургалтуудыг явуулах гэж байгаа. Бид нар тийм төлөвлөгөө гаргасан байгаа. Одоо бараг 70 мянган квадрат метр газрыг бид нар хайгаад тэр газрыг одоо худалдаж авах гэж байна. Дараа жилийн 2 сараас эхлээд сүүлээс ч гэсэн хийж сар болгон пасторуудыг дуудаж сургалт явуулах тийм системтэй бид нар сургалтыг явуулах гэж байгаа. Яаж итгэлээр амьдрдیں, яаж нүглээс чөлөөлөгддیں, нүглээс уучлагдаад нүгэл үлдэх бол яаж хийх ёстой, Есүсийн тусаар яаж нүглээс уучлагддгийг тодорхой Библиэс зааж өгөх гэж байгаа. Маш олон пасторууд. За нэг пастор энэ сургалтыг авч нэг бишоп ингэж хэлж байсан. Миний эхнэр ч гэсэн байгаа. Миний эхнэр ч гэсэн сургалтанд сууж болох уу гэж хэлж байсан. Хүүг ч гэсэн суулгамаар байна гэж хэлж байсан. Тэр пастор үнэхээр эзний өмнө эрхэм нандин харагдаж байсан. Үнэхээр том дээд зэргийн пастор байсан боловч одоохондоо бүр унтах газар яг хангалттай болохоор шаланд ингэж унтж байгаа. Тэгэд та унтахтаа хэрвээ зүгөрөө гэж асуусан үед би сэтгэлээ даруй болохоо тэнд унтсан үед ямар ч асуудал болохгүй байсан гэсэн. Ихэнд чон асуудалтай нэг л эвгүй байсан. Харин одоо ямар ч асуудал вэ гэж хэлж байсан. Солонгос бол үнэхээр амттай байна гэж хэлж. Маш олон пасторууд энэ сургалтанд хамрагтангаа гайхаж байсан. Яагаад вэ? Есүс бол ганцхан бие биш. Дэлхийд даяар байгаа христчин хүмүүс сайн мэдээгийн төлөө амьдрахын тулд бүх болцлыг эзэн нөхцөлийг хангаж өгсөн байгаа. Бид нарыг боож байгаа тэр нүглээс, гэр бүлийн асуудлаас, эдийн засгийн асуудлаас, өвчнөөс, эрүүл мэндийн асуудлаас гэх мэтлэн бүх зүйлээс эзэн бид нарыг эзний ажлыг хийлгэхийн тулд чөлөөлсөн байгаа. Бид нарыг эрх чөлөөтэй болгож өгсөн. Үйлс 13 дугаар бүлэгдээр тэд нэр сайн мэдээ тараахын тулд Кипр рүү явж байна. Тэндээс төлөөлөгчтэй уулзаа түүнд сайн мэдээ тараасан. Дараа нь Элүм гэсэн хүн маань эсэргүүцдэг тийм ээ. Хин эзний сайн мэдээ тарааж байгаа хүнийг эсэргүүцэж чадах юм бэ? Паул хэлдэг. Түүнийг сохор болог гэсэн үг. Яг тэр үед шууд сохор болдог. Тэгээд нөгөө захирагч маань аврал авдаг. Бидний дунд том жижиг асуудлууд байдаг. Харин энэ бүх зүйл маань эзний хүсэл. Тодорхой миний хэлж чадж байгаа үг юу вэ гэвэл хэрвээ эзнээс илүү сатаны илүү хүчтэй гэвэл сатаны талд зогсох нь илүү аюулгүй бах тийм ээ. Харин эзэн сатанаас хамаагүй илүү хүчтэй. Библийг унших юм бол эзэн сатаныг ялж байсан.
эзэн сатаныг яв гэсэн үед сатан юу ч хийж чадахгүй шууд явж байсан. Есүсийн нэрээр бид нэр зогсож байгаа болохоор бидний тарааж байгаа энэ сайн мэдээг эсэргүүцэж саад хийж байгаа юм шиг харагдаж байгаа ч гэсэн бидний хийж байгаа энэ сайн мэдээний ажлыг эсэргүүцэж чадах хүн нэгч байхгүй шүү. Энэ нь үнэн шүү. Үнэхээр гайхалтай. Яг одоо бид нар дэлхийд даяар явж сайн мэдээ тараахангаа. Манай пасторууд одоо гадагшаа гарах юм бол урд нь би ганцаараа тийм байдаг гэсэн. Харин одоо пасторууд их юм бол бүгдээрээ сайд нартай уулзаад Кингисан пастор бол Кениад бол маш олон шоронд бүр шашны сургууль байгуулад шоронд байгаа шашны сургууль үнэхээр сайн байна. Шоронд байгаа хүн бол хийх юм байхгүй үстэй. Хоол идээд үйд нь үстэй. Библийн хичээл хийгээд пасторууд цаг болгон очиж сайн мэдээ тараагаад тэгээд шоронгоос гараад Библийн сургуулиас төгсөх юм бол пастор болоод Кингисан пастор өөрөө тийм байсан биз дээ. Кингисан пастор шоронгоос гараад шууд аавтай уулзахгүйгээр манай сүмд ирсэн. Нэг жилийн турш манай цуглаанд ирээд хоосон өрөөнд бид нар байлгсан. Энэ хүн 17 жилийн турш шоронд байжгаад 3 сарын дараа одоо гарах цаг нь болсон. Тэ аав руу мессеж итсэн. Миний хүндэтгэдэг ааваа. Үнэхээр таны энэ муу хүү 3 сарын дараа шоронгоос гарах гэж байна. Тан дээр очиж би мөргөё гэж тийм загтал бичсэн. Тэ бас найзууд руу загтал ичсэн. Би одоо шоронгоос гарах гэж байна шүү уулзъя гэд. Харин бодож үзсэн. За би 3 сарын дараа бүр 17 жилийн турш би шоронд байж байгаад одоо би эрх чөлөөтэй болж байна. Одоо би яаж амьдрах вэ? Энэ хүн шоронд байх үед гин нүглээс уучлагдаад бусдад байхгүй мэрэгүү ухаантай болсон. Мэдээж шорон дотор нүгэл үйлдэж байгаа хүн гэж нэг ч ахгүй. Шоронгоос яаж нүгэл үйлдэх вэ? Яаж хүн завхаарах вэ? Ямар ч нүгэл үйлдэж чадахгүй. 17 жилийн турш ямар ч нүгэл үйлдээгүй. Тийм болохоор өөрөө цэвэрхэн угаагдсан гэж хүмүүс бол бодож байдаг. Шоронд бол гин нүгэл үйлдэх боломжгүй нөхцөл учраас тийм байгаа тийм ээ. Шоронд байгаа христчин шашны төлөөлөгч, католик шашны төлөөлөгч, буддын шашны төлөөлөгч нар бол яг л Тэнгэрийн элч шиг шударга амьдардаг гэсэн. Тэд нар шоронд байх үед өөрийгөө золиослоод үнэхээр үнэнч амьдралаар амьдардаг. Яаж ийм үнэнч амьдарч чадж байна гэж бодохоор тэд нар яллын хугацаанд дуусаад за та нар сайн байлаа гэд тэд нар гардаг. Харин шоронгоос гараад 20 жилийн турш нүгэл үйлдэхгүй байжгаад яг шоронгоос гарах юм бол зарим 3 сарын дотор нүгэл үйлдээ дахиж хоригддог. Зарим хүмүүс бол бүр 1 сарын дотор. Зарим бүр нэгдэх өдөр яваа, тагс өдөр орж ирээд их хөвчлэн бүгдээрээ тийм байдаг. За тэгвэл би бол гарцаагүй тэгвэл юм болохоос аргагүй юм байна. Өөр хүмүүсийн ерөөсө бодож чадаагүй бодлыг мэрэгүү ухаан, Библийн мэрэгүү ухаанаар бодож чадсан. Эзэн түүнд зааж өгсөн. Яг адилхан Библи уншсан ч гэсэн нүгэлтэй гэсэн үгийг харахаас аргагүй хүн байгаа, зөвхт хүн болсон гэсэн үгийг харж чаддаг хүн байгаа. Энэ хоёрын ялгаа байдагтай адилхан. Би дахиж шоронд орохоос аргагүй юм байна. Би өөрөө ингэж гарах юм бол насан туршдаа би шоронд байхаас аргагүй юм байна. Би ингээл үнэхээр болохгүй юм байна. Яаж энэ амьдралаас би чөлөөлөгдөх вэ? Бурхан түүнд мэрэгүү ухааныг өгсөн. Ариун сүнсний удирдамжаар дамжуулан намайг удирдах нэг хүн байвал дээр байна гэд. Уул нь ах дүү гээл маш олон хүмүүс байгаа тийм ээ. Харин сүнсээр түүнийг удирдах хүн гэж нэгч байхгүй байгааг тэр харсан. Тэгээд шоронгоос гарахаас өмнө бүр зөндөө бодож байгаад гин нүглээс уучлагдаад дахин төрхийн нууц гэсэн номыг уншаад гинт тэр
намайг сонсон гэсэн. Тий над руу захидал бичээд пастраа би ингэж амьдарсаа. Би эндээс гарах юм бол нүгэл бэлдэх юм шиг байна. Та намайг удирдах өгөөч гэд. Тэгэхээр би ирээрээ гэсэн. Тэгээ Гимгийн цом пастор аав руу дахиад захидал бичээд ааваа би тан дээр уулан шууд очие гэж утсан. Харин намайг удирдах өгөх пастор намайг удирдах өгөх ёстой байна. Тэгэхгүй бол би дахиад нүгэл бэлдэнэ гэд. Тэгээ аав маань түүн рүү хариу бичсэн. Тийм ээ би чамайг харахыг хүсэж байгаа ч гэсэн. Чам тийм бодол байвал над руу ирэхгүйсэн ч болно. Дараа ирээрээ гэд. Тэгээд шоронгоос гарах юм бол үнэхээр уулзсыг хүссэн тэр бүх хүмүүсийг хойно тавьж над руу ирсэн. Тэгээ нэг хоосон өрөө исэн болохоор би тэнд амьдраарэ гэсэн. Тэгээ нэг жилийн турш. Яа би 1-7 хоног болоод шоронд явсангүй штэ. 1 сар байжаа би шоронд орсонгүй штэ. 3 сарын турш би шоронд орсонгүй штэ гэд. Шоронд босч ороогүй дэ үнэхээр их баярлсан. Өдөр болгон нойлны суултуурыг цэвэрлэж, хогоо хайж, хин чигээрэ гэж хэлэхгүй байсан. Харин ганцаараа тэгж 1 жилийн турш ад жаргалтай амьдэрсэн. Тэгж 1 жил өнгөрсөн үед би түүнийг Библийн сургуульд ороорой гэсэн. Тэр хэсгийн хүмүүс бол жоохон нэг тиймэрхүү нэг шинж чанар өгдөг. Библийн сургуулаа дуусгаад төгсөөд хүнтэй гэрэлсэн. Үнэхээр ад жаргалтай амьдралаар амьдарч байна. Одоо намайг байрж байгаа, хөлж байгаа санаа зовлон асуудлаас эзэн чөлөөлж өгсөн. Гимгийн сон пастор эзний ажлыг хийсэн үед бүх асуудлаас чөлөөлж өгсөн. Солонгост байгаа бүх шоронд захиа бичсэн гэсэн. Би ийм хүмүүст би ийм үг тараамаар байна гэд. Хинч түүнд хариу өгөөгүй харин Анян хорих газраас хайруу ирээд нөгөө хорих газрын албаагч түүнд ингэж хэлсэн. Та мэдж байгаатай адилхан та үг тараах үед эдгээр тоохгүй бараг сонсохгүй харин та ойлгож өгөөрэй гэж хэлсэн. Тэ шоронд байгаа хүмүүсийн өмнө яалагч нарын өмнө яг урдийн тэр пастор шиг хүн тийм ээ тэр хүмүүсийн өмнө зогсож та нар шоронгоос гараад дахиж биишээ ирэхгүй гэж битгий одоорой. Тэгж бодох юм бол буцаж ирэн шүү. Уул нь өөр хүмүүс бол та нар хичээнгүй амьдраарай. Та нар хийж чадна гэд ингэж болно хэлдэг байсан. Харин битгий тэгж одоорой гэсэн болохоор бүр хүмүүс гайхсан. Тэгээ бүр тэр өдөр 5 цагийн турш тэр лекц тараасан. Тэгээ бүх хүмүүс тийг сайн сонсож байгааг хараад бүх хүмүүс гайхаад маш олон газраас тэр пастрыг одоо урьдаг болсон. Одоо бүр гадаадаас хорих газрын дарга гэж байгаа тийм ээ. Тэр дарга нартай одоо бүр уулздаг хүн болсон. Тэгээд түүний лекц сонсох юм бол үнэхээр их гайхдаг. Одоо шоронд Библийн сургууль, шашин судлалын сургуулийг байгуулж тэр газар руу манай пасторуудыг явуулж үг тараалгаж. Одоо тэнд байгаа шашин сургууль маань үнэхээр сайн байгаа. Манай Кангнамсанд байгаа сургуулийн сурагч нараас илүү олон сурагчтай гэсэн. Бараг 100-200 гаруй байгаа гэсэн. Бурхан ингэж түүнийг ажилуулахын тулд бүх зүйлээс түүнийг чөлөөлж өгсөн. Бурхан нүглээс бид нарыг чөлөөлж өгч, өрөөс бид нарыг чөлөөлж өгч, өвчнөөс бид нарыг чөлөөлж өгч, нүглээс ч гэсэн чөлөөлж өгсөн тийм ээ. Харин итгэлгүй хүмүүс бол Бурханы ивэл дотор амьдарч байгаа мөртлөө ерөөсөө эрх чөлөөтэй амьдрахгүй байна. Өөрөө өөртөө чирэгдэж, өөрөө өөрийн дур хүслийг дагаж, яагаад тэгж амьдарч байгаа вэ? Итгэлгүй байгаа учраас. Бурхан бол бүх зүйлээс бид нарыг чөлөөлж байгаа шүү. Тийм болохоор зүгээр чөлөөтэй байх юм бол асуудалтай тийм ээ. Харин бид нарыг нүглээс, хуйлаас бид нарыг чөлөөлсөний дараа
Ариун сүнс биднийг барьж, ариун сүнсний илгээмжийг дагаж, ариун сүнсний удирдамжийг дагаж, ариун сүнсний илгээмжийг дагаж, биднийг нэг ч удаа бодож байгаагүй, явж байгаагүй шинэ ертөнц рүү биднийг эзэн бид бүхнийг удирдах, бидэнд хайртай болохоор бидний дотор ажиллаа хийж байгаа юм аа. Эзэн үүлэнд сууж тэнгэр рүү явсан. Эзний хийх ёстой ажлуудыг биднэрээр дамжуулан хийхин тулд биднийг гин нүглээс чөлөөлж өгч, нөхцөл байдал өвчнөөс биднийг чөлөөлж өгч, Есүсийн ариун сүнсний удирдамжийг дагаж, яг л жижиг Есүс болж эзэнд үйлчилж амьдруулахын тулд бүх нөхцөл боломжийг бидэнд өгсөн байгаа. Бид нар бол урдийн биетэй яг адилхан боловч Ким овогтой хүн бол Ким, Паг овогтой хүн бол хിവэрэ Паг овогтой хിവэрэ байгаа оловч хинч байсан Христийн дотор орж ирэх юм бол шинэ бүтээл шүү. Хуучин зүйлс маань өнгөрсөн. Одоо шинэ бүтээл болсон. Урд нь Сатан бидний дуур хүслийг бид нарыг чирж явдаг байсан. Харин одоо бол бид нарыг чирж байсан тэр бүх зүйлээс бид нарыг чөлөөлж өгсөн. Ариун сүнс маань бид нарыг удирдах, амар тайваны дунд, хайрын дунд, ивэл өрөөлийн дунд бид нарыг байлгаж байгаа болохоор бид нар сайн мэд тараах үе болгон ариун сүнс ажиллаа хийж байгааг харах боломжтой. Эзэн өөрөө туулалдаж, эзэн өөрөө шийдэж байгааг харах боломжтой. Бүх асуудлыг эзэн өөрөө шийдэж байгааг харахад үнэхээр их талархалтай байна. Хайр тэтгэгч нараа битгий мэхлэг дээрээ. Бид нар бол Христийн дотор шинэ хүмүүс болсон. Урдийн бид нар биш шүү. Адилхан биетэй яг хурууны хийгийн уншуулсан мөлийг адилхан бид нар байгаа. Би мах бод гэл бүгд адилхан боловч гин нүглээс уучлагдсанаас хойш л одоо бидний сэтгэл өөрчлөгдсөн. Есүс Христийн сэтгэлийг биднэрт өгсөн. Ариун сүнс бидний дотор орж ирж, түүнд үйлчилж, түүнийг хайрлаж, түүнийг дагдаг хүнд бол Есүсийн хийх ёстой ажлыг биднээр дамжуулан хийж байгааг харах үед үнэхээр их талархалж байна. Үгээр хэлшгүй талархаж байна. Над шиг хүнээр дамжуулан хүмүүс аврагдаж байгааг харах юм бол би үнэхээр их талархдаг. Иш үзүүлэгчийн эхнэр тостой ваарыг хоосон сав руу хийгээл ясан үед нөгөө эмэгтэй болог үндэ үнэхээр их махан бэлэг хүн байсан. Нөхөр бол үнэхээр эзний төлөө амьдардаг хүн байсан боловч эхнэр нь үнэхээр ертөнцийн эмэгтэй байдаг байсан. Харин ямар ч арга замгүй болоод эзний өмнө гарсан үед эзэн минь би үнэхээр махан биеийн төлөө амьдардаг. Над шиг хүн ингэж аяглал байсан үед тос маань гараад л байна гэд үнэхээр их гайхаж байсан. Паукс пастор над шиг хүн юу болоод над шиг хүн сайн мэдд тараасан үед хүмүүс аврал авч байна. Үнэхээр хүн өөрчлөгдөж байна тийм ээ. Гайхалтай өөрчлөгдөж байна. Шин болж байна. Би үнэхээр их талархаж байна. Ариун бурхан аав. Та намайг яагаад аварсан бэ? Та намайг яагаад хайрлаж өгч байгаа вэ? Есүсийн хийсэн ажлыг Есүсийн оронд намайг хийлгэж эзэн минь тэгвэл эзэн өвчтөе хүмүүсийг эдгээсэн бол би ч гэсэн эдгэрх юм байна.
Эзний хийж байгаа ажлыг надад ч гэсэн өгсөн. Одоо би өөрөө маханбийн төлөө амьдардаг байсан бол би үнэхээр сатаны удирдамжийг дагаж сатаны доор байдаг байсан. Харин эзэн одооноос эхэлж намайг удирдах өгөх юм бол Петрийг хүлж байсан тэр бүх гинж маань тайлагдаж бүх хаалга маань нэгдсэнтэй адилхан Бурхны ажлыг хийж чадах эрх чөлөөг Бурхан биднэрт зөвшөөрсөн. Есүсийн хийсэн ажлыг бид нар оронд нь хийхин тулд зөвхөн зүгээр л битгий ажил хийгээрэй гэсэн ариун сүнс биднэртэй хамт байгаа болохоор эзэн яаж хийсэн байна? Ямар ч дутх зүйлүүгээр бид нарыг яг адилхан хийж өгөхөд хангаж өгсөн байгаа. Энийг ботход үнэхээр их талархалтай байна. Хайрт итгэгч нараа бид нар одоо өөрсдөө харахаа болцсоё. Бид нар сул дорой гэдэг нь үнэн. Сул дорой хүчгүй гэдэг нь үнэн. Харин одоо бол эзэн бидэнтэй хамт байгаа. Бид нар сул доройсэн ч гэсэн эзэн сул дорой биш. Эзэн сул дорой биш учраас тэр эзнэр дамжуулан бид нар Есүсийн хийсэн ажлыг хийж, Есүсийн явсан замаар явж, Есүсийн хүслийг биелүүлж чадах хүн болно гэдэгт итгэлтэй байна. Тэр эзэнт найдаж, тэр эзний үгийг дагдаг хүмүүс болохыг хүсэж байна. Залбирцгаая. За бүгдээрээ хамт нүдээ анж, толгоогоо доошоо тунгойж, үнэхээр эзний амлалтын үгийн дагуу итгэлээр өөрийгөө нэг эргэн харж эзний өмнө залбирцгаая.